Сайн байцгаана уу? Шинэ өдрийн мэнд. За өнөөдрийн дугаараараа нарциссик хамтын харилцааны амьдралын 7 үе шатын талаар ярина. За хэрэв та нарциссик хүнтэй хосын холбоонд орж гэрлээгүй ч гэсэн нэг гэрд амьдарч байгаа бол эсвэл та нарциссик хүнтэй гэр бүл болсон бол дараах 7 хамтын амьдралын үе шатыг туулнаа. За ингээд нэг үрчлэн дурдаад явъя. За нэгт нарциссик хүн хамтрагчаа буюу байгаа сонгоно. 2. Нарциссик хүн сонгож авсан хамтрагчаа хайр халамжаар бэлхуулж бөмбөгдөж өөртөө татна. 3. Нарциссик хүн сонгож авсан хамтрагчаа өөрийн болгож авах гох дэгээгээ шиднэ. 4. Нарциссик хамтрагч чинь таны үн цэнийг унгаана. 5. Нарциссик хүн хамтрагчаа хайна. 6. Нарциссик хүн хуучин хамтрагчаа буцааж авах гэж дэгээгээ шиднэ. 7. Нарциссик хамтын харилцааны амьдрал чинь эхнээсээ дахиад давтагдана. За энэ 7 үе шатыг туулж явах нэ. За ингээд эдгээр 7 үе шатыг яагаад ямар учраас гэдгийг нэг үрчлэн задлаад үзцгээе. За нэгт нарциссик хүн хэрхэн хамтрагтай сонгож байгаа онилдог вэ? За цаг үед олон нийтийн сүлжээ, сошиал медиа хөгжсөний үед нарциссик хүн энийг их ашиглаж байгаа хамтрагчаа сонгодгоо. За энэ Facebook, Instagram юу л байдیں۔ Тэ бүхэл сошиал медиаг ашиглаж таныг хамтрагчаа судалдаг байна. За та юунд дуртай, дургу. За таны найз нөхдийн хүрээ, таны дуртай хобби, таны ажил мэргэжил, за ямар хувцас өмсөх дуртай, хоолн дуртай гэх мэтчлэн бүгднийг нэг нэгэнгүү их цаг хугацаа гаргаж судалдаг байна. За тэдгээр үгээрч баралгүй тэдгээр нь таны ex boyfriend, ex girlfriend, за салсан байвал салсан эхнэр нөхрийг чинь хүртэл судалж мэдэж авдаг байна. Тэгээд танд ямар хүн таалагддаг, ямар хүн өөрийнх нь сэтгэлтэнд таалагддгийг тодорхой хэмжээгээр мэдэж авч мэдлэгтэй болоод тань дээр тэр хүний дүрд орж очдог байна. За эхлээд нарциссик хүмүүс маань өөрсдийгөө их нинжин сайхан сэтгэлтэй, бусдын төлөө их санаа тавьдаг, тэм зан чанартай хүний дүрийг эсгэж тийм мэдрэмжийг танд төрүүлнэ. За тэгээд сонгож авсан хамтрагчаа байгаа альва муу сөрөг үйл явдлаас энэ юу ч байж болно. Ахын осол ор, гэмтэл ор, сэтгэл зүйн дарамт юунаас ч байж болно. Нээс хамгаалагчийн дүр үзэж эсгэж хамтрагч дээр эхэлж очдөг байна. Энэ дээр нөгөө сонгож авсан хамтрагчийнхаа бүтээгүй хайр сэтгэлийг нь ойлгох мөн хуучин ex boyfriend, girlfriend нөхөр бай, эхнэр бай тэдрээс нь хамгаалах, өмгөөлөх дүр төрхийг үзүүлнэ. Сэтгэлийн шарахыг хуваалцсан ийм дүр төрхийг гаргаж эхлээд байгаа сонгосны дараа гаргаж тэр бүсгүй залуугаа өөртөө их татаж авдаг байна. Нөгөө хүн энийг их сайхан сэтгэлээр хүлээж авдаг. За энэ шат үеинд бол та энэ хүнийг нарциссик хүн гэж юусоо мэдэхгүй. За ингээд та энэ хүн татагдчихлаа. Энэ хүн таныг өөрийн болгох албан ёсны girlfriend boyfriend болох алхмаа хийнэ. За ингэснээр нарциссик хүнтэй амьдрах холбогдох хоёр дахь амьдралын чинь үе шат эхэлж байгаамаа. За ингээд нарциссик хүн сонгож авсан хүнээ хайр халамжаар бэлхуулж бөмбөгднө. Нарциссик хүн өөрийн сонгож авсан хүнээ яаж өөртөө татаж тогтоож авах арга зүйтэй байдаг. Нарциссик хүн сонгож авсан хүндээ хайртай юу үгүй юу гэсэн асуулт энэ дээр гарч ирнэ. Мэдээж тэд тодорхой хэмжээгээр хайртай. Тэдэнд огт хайр сэтгэлийн тийм мэдрэмж байхгүй биш байдаг. За тэгээд нарциссик хүн маань хамгийн гол нь сонгож авсан хамтрагчаа хүнээ өөрийнхөө хэрэгцээг хангаж чадах чадвартай тийм хүн байна уу гэдг дээр голчлон үндэслэн сонгож авдаг байхгүй юу. За энэ сонгогдсон хүнийх нь энэ чадварт нь түүний сайхан сэтгэл, уучлах зан чанар, бусдаар өөрийгөө хүрээлүүлсэн байдал, дүр булаам дүр төрх зан чанар, хүрсэн амжилт гэд бүхэл энэ зүйлүүд нь багтана. За энэ тодорхой хэмжээгээр энэ нарциссик хүнд маань таалагдсан мөн хамгийн гол нь энэ хүн маань энэ нарциссик хүний
хэрэгцээг хангаж чадах тийм хүн байх хэрэгтэй байна. Гэтэл одоо ердийн хүмүүсийн одоо сэтгэл зүйтэй хүмүүс одоо хэрхэн одоо хамтрагчаа ханаа сонгодог вэ гэхээр энэ хүмүүс нь одоо жирийн бие болон бусад ийм хүмүүс нь хамтрагчаа. За энэ хүнтэй би одоо хамтдаа нийлж одоо хамтын харилцаа үүснээр би тайван амгалан аж жаргалтай баяр баясгалантай байж чадах нь уу гэдэг үндслэн дээр одоо хамтрагчаа сонгодог байна. Тэгтэл нөгөө нарциссик хүнийх яаж ин зөвхөн за энэ хүн миний хэрэгцээг хангаж чадах чадвартай хүн мөн үү гэдэг үүднээс одоо үндслэн хамтрагчаа сонгодог болохоор ингээд энэ хоёр сонголтын маань зорилго мөн чанар нь одоо шал өөр хоёр эсрэг тесрэг цэлтэй байгааз. За ингээд энэ дээрээсээ одоо нарциссик хүн жирийн хүн хоёрын ялгаа ингээд шууд гарч ирж байгаамаа. За нарциссик хүн хамтрагчаа миний хүссэн хэрэгцээг хангаж өгч чадах хүн гэж сонгодог учраас тэр ингэж сонгож авсан хүнээ одоо миний өмч гэж харж хандж үздэг, харьцдаг энэ хүнтэйгээ. За энэ үе шат дээр тэд одоо love bombing буюу одоо хайраар бэлхуулах, бөмбөгдөх тэр аргаа хэрэгэлдэг. За энэ нь одоо үнтэй бэлэг авч өгөх, ойр ойрхон авч өгөх, аялал энэ тэрт одоо дагуулж явах, хаашаал гарна түүнийгээ дагуулж явах. За хааштай амьдралын төлөвлөгөөгөө ярих. За гинтийн surprise барих, их хүчтэй сэтгэл хөдөлгөөнөөр тантай харьцах. Одоо жишээ нь би чамайг санаад байна. Чамайг харахгүй нэг өдөрч байж чадахгүй гэх мэтэл одоо текстийг тань руу явуулах. За ингээд ийм их халуун нөгөө ирч хүчтэй хөдөлгөөнөөр харьцаад итгэхээр одоо тун удалгүй ингээд энэ хосууд маань ингээд би мах сэтгэл зүгээр одоо ингээд холбоотой болдог. Одоо сексийн харилцаанд их амархан ордог. За энэ нь одоо энэ нарциссик хүний хувьд бол энэ хурдан нөгөө сонгож авсан хүнээ өөрийн болгож авах тийм одоо гол зорилготой учраас хийдэг. За тэгээд ингээд нарциссик хүн ингээд love bombing буюу одоо хайраар ингээд нөгөө сонгож авсан хүнээ бөмбөгдөд ахаар нөгөө хүнд нь энэ одоо дараах мэдрэмжийг өгдөг. Их сэтгэл татам, өвдсөн. За нөгөө хүн их өөртөө ихтэй ухаалаг байдалтай харагдуулдаг учраас одоо ингээд нөгөө сонгогдсон охид хүүгүүд маань одоо ингээд эмэгтэйчүүд бол залууч маань ингээд энэ нарциссик хүнтэй сар бүгийн хугацаанд их хурдан татагддаг. За тэгээд за энэ хайраар бэлхуулах одоо энэ үе шат нь бол одоо нэг 6-аас 12-7 хоног үргэлжилдэг. За яг одоо энэ үе шатны одоо дунд үе та ямар нэгэн одоо эргэлзэх гайхах тийм одоо red flag гэж хэлдэг шүү дээ. Тийм зүйлийг та мэдэрнэ. За энд нь юу вэ гэхээр одоо та бид хоёр одоо энэ харилцаагаа хитрхийн хурдан одоо бид хоёрын одоо энэ харилцаа маань хитрхийн хурдан явагдаад байна уу гэсэн ойлголтыг одоо олж аавна. Эсвэл та одоо нарциссик хамтрагч нь их хурдан одоо уурлах эсвэл их эмзэг зан чанар гаргаад байна уу гэдгийг анзаарч харна. За энэ үед та бол бас л нөгөө энэ хүнээ одоо нарциссик хүн гэж мэдээгүй байна. Тэгтэл та энэ одоо өөрийнхөө энэ одоо red flag буюу одоо энэ мэдрэмж эргэлзээнээс үргэлж үгүйсгээд байдаг. Яагаад гэвэл одоо за хосуудын хооронд одоо шинэхэн би энэ ойлголцож байгаа үед одоо би энэ таньж байгаа үед иймэрхүү юм байх штэ гэж өөрийгөө одоо тайвшруулдаг. Эсвэл одоо найз нөхдийнхэн зүгээс нь за чи юу болдоо ямар амар хашир юм бэ? Чиний хажууд одоо наад хүн чинь байнга л байлаа чамд их цаг хугацаа зарцуулж их бэлэг сэлт авч чамайг хаашаал явна дандаа л дагуулж явсан штэ. Чи арай л хашир байна гэх мэт одоо комментиг одоо өгснөөр одоо энэ хүн маань одоо эргэлзээнээсээ татгалзаж эхэлдэг байна. Энэ мэт одоо өөрийгөө эргэлзээгээд одоо татгалцахаас аргагүй болдог нь одоо бүх юм одоо дэндүү сайхан одоо таны нөгөө хүсээд байсан хүн чинь ингээд дэрэг чин гараад ирэхээр одоо үлгэрийн мэт одоо хүсээд байсан хаан хүү чин гараад ирэхээр юм уу одоо гүнч чин гараад ирэхээр та ингээд одоо өөрийнхөө энэ сөрөг бодлоодаасаа одоо мэдрэмжээсээ одоо энэ red flag-аасаа эргэлзээнээсээ татгалздаг байна. За тэгээд найз нөхд чинь бас хажуунаас чинь одоо өөгөөх гэж огт байхгүй штэ гэх мэтлэн одоо таныг одоо тайвшруулдаг байна. За энэ үед одоо та хамтрагчтай их одоо итгэж за одоо л нэг хамаг бүх юм хүснээрээ боллоо, хүссэн үнэ оллоо гэдэг их амгалан одоо тайван болж ирдэг. Яг энэ үед чи одоо хамтрагч чинь одоо
өөрчлөгдөж эхэлдэг. Нөгөө их бэлэгсэлт зугаалах, авч дагуулж явах зугаалах, хамтдаа цөмгийг өнгөрөөдөг байсан одоо баг багаар алга болж эхэлнэ. За оронд нь одоо таныг буруутгаж, таныг шүүмжилж, таныг одоо газлайт хийж эхэлдэг. За газлайт хийн гэдэг нь бол одоо юу вэ? Таны хийсэн, хэлээгүй хийсэн болгох, эсвэл огт хэлээгүй хийсэн болгоны чинь хийсэн болгох. За тэгээ love bomb нь одоо хайраа бэлхүүлэх энэ үйлдэл нь бол ганц одоо бэлэгсэлт өгч одоо таныг ийш тийшээ дагуулж явах биш, бас энэ одоо таныг одоо удирдах, хянах чиглэлтэй байдаг. Энийгээ эдгээр хүмүүс нь нарциссик хүмүүс маань одоо их аятайхан одоо танд хайр халамж тавьж байгаа мэтээр гаргаж ирдэг. Жишээ нь одоо өнөөдөр чи хідээс ажиллаад харах вэ? Ажиллаад харчаад яах вэ? Хинтэй байна, хаана байна, санаад байна. Зэ чамтай дахиж уулзах гэх мэт ийм текстээр одоо гол утга санаагаа одоо нуусан байдаг. За тэгээ энэ айжмаар одоо чи яагаад шууд хараад ирэхгүй байгаа? Чи хинтэй байгаа? Чи хайчих гээд байгаа? Хаашаа явж байгаа? Гэх мэтчлэн одоо текстүүдээр өөрчлөгдөж ирдэг. Үүнээс болоод та ингээд өөрийгөө найз нөхөд гэр бүлээс ингээд хайжмаар ингээд тусгаарлаж эхэлдэг. Мөн одоо сайхан нь love bomb буюу одоо хайрын халамж бэлхуулсан бэлэгсэлт одоо өөртөө хамт байх цагийг та хүсээд дахиад ирдэг байхгүй. Тэгэхийн тулд та одоо энэ хүнийхээ анхааралд орох гээд энэ хүндээ зориулж одоо та өөрийгөө өөрчилж эхэлдэг. За энэ мэдж одоо шинж тэмдгүүд илэрдэг шүү. За тэгээ хэрвээ энэ нарциссик хүнд ч одоо ингээд тань руу хаана байна, чи хаана байна гэсэн текстэнд нь одоо даруй хариу бичихгүй бол энэ хүмүүс уурладаг. За энэ love bombing энэ хайраар бөмбөгдөх арга нь одоо та хоёрын одоо хамтын хосын амьдралд одоо амьдралын чинь зөвхөн ихэнх хэсэг байхгүй. Энэ нь одоо та хоёрын одоо хамтын амьдралд байнга дахин давтамжтайгаар байж идэг. Энэ нь одоо бас учир шалтгаантай одоо давтамжид учир шалтгаандаар бий болдог. Энийг дараагийн сэдвүүдээр ярих болно. За ингээд энэ үед та одоо ингээд хамтрагч чинь ингээд их эмзэг уурлаж таныг хянсан одоо нөгөө бэлэгсэл дагуулж явдаг бүх юм нь алга болоод ирэхээр зарим хүмүүс одоо энэ хүнээс одоо салах гэж оролддог. Одоо найз нөхдөд ч гэсэн за наа чи нэг л биш болоо явчлаа шүү гэд тийм бодол үүрдэг. Энэ үед бол одоо нарциссик хүн одоо энийг нь доор нь мэдэрч аваад өөрийгөө одоо таныг өөрөөс нь одоо холд цухтахаас өмнө одоо таныг өөрийн болгож авахын тулд одоо сонгодог аргаа хэрэглэж гохтгийг шийддэг. Ингээд одоо нарциссик хамтын амьдралын одоо 3 дахь үе шат нь эхэлдэг байна. За нарциссик хүн сонгосон хүн хамтрагчаа өөрийн болгох гохтгийг шийдэх одоо үе шат. За энэ үе шатанд одоо та мөн л одоо энэ хүний одоо нарциссик хүн гэж бас мэдээгүй л байна. За энэ үед танд одоо гэрлэх санал тавина, хүүхэдтэй болох санал тавина. За эмэгтэй нарциссик хүн байвал одоо найз залуудаа найз хүүгүндээ би жирэмслээс хамгаалсан юм хэлж байгаа гэж худлаа ярьж байгаад ингээд жирэмсэн болох хүүхэдтэй болох. Эсвэл одоо нөгөө найз залуу хүүгүн одоо танд surprise байж одоо бүгж өгч гуух саналыг өгөх нийтийн олонний өмнө танд одоо эцэг ихтэйгээ өөрөө ч уулзах хүсэлтэй байгаа хэлэх. Эсвэл өөрөө танаа эцэг ихтэй уулзах хүсэлтэй байгаа хэлнэ. Одоо энэ саналыг бол голцоо одоо хосууд бие биендээ одоо суухаар шийтсэн тийм амар тийм serious болсон үедээ тавьдаг хүсэлт штэ. Тэнгүүт ийм саналуудыг аваад ирэхээр нөгөө сонгогдсон хүмүүс маань одоо энэ нэр намаа гэж байгаа сэтгэлтэй юм байна гэсэн одоо сэтгэлийг өөртөө төрүүлчихдэг байхгүй юу. За энэ шатан дээр одоо нарциссик хүн маань одоо сонгож авсан хүн одоо тодорхой хэмжээгээр танаа мэдсэн байдаг. За ингээд одоо овжин сүржин нарциссик хүн сонгож авсан хамтрагч нь одоо хит их одоо 8 хит их хүлцэнгүй байл тэрийг одоо тэрнээсээ уйдаад одоо тэрийг одоо хаяад орхио явцдаг. Зүгээр л усан тайсан чулуу шиг. Харин эмзэг залхаагч төрлийн нарциссик хүмүүс одоо сонгож авсан хүнээ өөрөөс нь одоо ингээд зүхтах одоо орхиж явах шинжтэй болоод ирвэл харин хойноос нь бүр хит их зүтгэж одоо чармаалт гаргаж донтож одоо өөрийн болгож авдаг тийм онцлог шин чанартай байдаг. За эндээс бол одоо нарциссик хүн маань их драман дууртай нь харагдаж байгаа. Одоо яагаад гэхээр нөгөө хүлцэнгүй хүн тэдэнд одоо хүсэж байгаа драмаг нь өгч чадахгүй учраас одоо тэднийг одоо хог шиг ингээл хайдаг байна. За энэ одоо таныг одоо
өөрийн болгож авах энэ гогтгийг шидэх энэ үе шат нь ердөө л 3-8 7 хоногт л үргэлжлэнэ. Тэгээд нэг л мэдгээ та албан ёсных нь одоо тэ эхнэр юм уу нөхөр нь болцсон эсвэл одоо гэр бүл болоогүй маа хэд та айл эдийн ингээд нэг гэрт орцсон байдаг байх нэ. За ингээд дөрөвт үе шат буюу нарциссик хүн таны үн цэнийг чинь унгах үе шат. За энэ үе шат та хоёр одоо гэр бүл болсон эсвэл хамтран нэг гэрт орсон байдаг. Энэ үед та хүссэн хүнээ олчлоо гэд их тайван тогтун ямар ч айдасгүй одоо ингээд эргэлзээгүй хаашаач явах шаардлагагүй болсон тийм үедээ байдаг. За үүнийг чинь бас одоо нарциссик хүн чинь одоо мэдээж хараад мэдэрч байгаа. За яг энэ мөчөөс эхлээд нарциссик хамтрагч чинь хажуудны хүнийхэн үн цэнийг одоо баг багаар унгаж эхэлдэг. За энэ үед нөгөө нэг бэлэгсэлт таныг дагуулж иш тийшээ явдаг гэсэн эдгээр бүр алга болсон байна. За тэгээд нарциссик хүн чинь таны өдөр тутмын амьдралд ч одоо таны юу идэх, юу өмсөх, хувцлах гэх мэт жижиг зүйлүүдээр чинь ингээд шүүмжлэл хийж эхэлдэг жижигээр. За үүнээс болоод та хоёрын хооронд маргаан, хагаран гарч эхэлнэ. За энэ үед одоо та яагаад гэнт энэ хүн өөрчлөгдөжгөө гэж одоо эргэлзэж эхэлнэ. Өөрөөсөө асууна. Яагаад тэгээд. За тэгвэл яагаад одоо энэ хүн чинь гэнт өөрчлөгдөжгөө гэж за учрна. Өөрийнх нь одоо хэрэгцээг хангах хажуудах нөгөө сонгож авсан хүн их ад жаргалтай, тайван, сэтгэл хангалуун, сэтгэл зүйн хувь доктортой байгааг хараад нөгөө нарциссик хамтрагч чинь өөртөө харьцуулж хардаг. Тэгээд одоо өөрт нь эдгээр шин чанар нь байхгүй болохоор өөрийгөө голж, өөрийгөө үзэн ядаж эхэлдэг. Ингээд одоо нөгөө нарциссик хүний маань хүүхэд насныхын тараа маань одоо сэтэрч гарч эхэлдэг. Одоо нэг ёсондоо нарциссик хүн маань хажуух хүндээ таархаж байгаа шинж. За тэд өөрийгөө голсон, өөрийгөө үзэн ядсандаа нарциссик хүн маань одоо мэдээж өөрийгөө зодоод нүдээд гэдэг өөрийгөө дормжлоод явахгүй нь мэдэн шүү. Тийм учраас одоо энэ сэтгцийн таагүй байдлаасаа энэ уур бухимдлаасаа гарахын тулд өөртөө шийтгэл өгөх биш одоо хажуудах сонгож авсан хүндээ энэ уур цаараа зүйн одоо дарамтаа гаргадаг байх нэ. За мэдээж ганц одоо энэ нарциссик хүн чинь таны одоо энэ тайван сайхан ажиглалтай байдал атаархнаас болоод басгүй ингэж байгаа юм биш. Хажуугаар нь бас одоо ингээд олон ганц зүйл байна л да. Жишээ нь одоо таны нарциссик хамтрагч чинь ажил дээрээ нэг хамтрагчтай муудалцах юм уу, захиралдаа загнуулах юм уу ийм тохиолдол за гудамжинд хин нэгэнтэй сөргөлдөх, найз нөхдөйгөө муудалцах ийм нэг асуудал гарахад тэд нэртэйгээ тэр шууд өдөөс нь эсэргүүцээд ингээд тулаад тэмцэлтэд байдгүй. Тэр уураа бол одоо тэднийхээ өмнө их сайхан цэвэрхэн ингээд аваа гарчдаг. Бараг уучлал хүлээгээд ч гарчдаг. Тэгээд тэр өндөө бол амар уурал бухимдсан байгаа шүү дээ. Тэрийгэ одоо гэртээ хурж ирээд одоо сонгож авсан одоо энэ барьцааны буюу одоо хохирогч хамтрагчтай гаргадаг. Яагаад тэгэхээр энэ нарциссик хүний хувьд одоо нэр хүнд нь их цэвэр байх их чухал. Тэгээд эдгээр хүмүүс нь хичнээн нөгөө гадны нөлөөнөөс уур авсан ч гэсэн тэрийгээ ерөөсөө тэр хүмүүс гардгүй нэр хүнд нь унч учир. Тэгээд ингээд одоо сонгож авсан хүндээ энэ уураа гаргах жишээний байна. За тэд одоо ажил дээр бүтлгүүцсэн, ажилд нь нуурсан, найз нөхдөйгөө муудалцсан. Энэ бүгд чамаас л болж байгаа. Хэрвээ чи намайг ингээд дэмжээ явдаг байсан бол би ажил дээр ингэж бүтлгүүтгүй байсан. Одоо хэрвээ чи сайн хайн байсан бол би сэтгэл зүйн юм хүн байдалд орж асуудал гарах, ажил дээр асуудал гарахгүйсэн гэх мэтчлэн одоо таныг буруутгадаг байх нэ. За энэ одоо таныг өдөр тутмын жижиг зүйлээр шүүмжлэх, алдаагаа тань руу жихэж буруутгах энэ мэтээр одоо таны үн цэнийг баг багаар булгасаар байна. Энэ нь одоо амьдралын чинь турш зогсолтгүй ингээл өөрчлөгдөөл өөр арга замаар ингээл явагдаал байна. За ингэж явах хугацаанд эднэрийн одоо энэ таны үн цэнийг буулгах аргууд нь улам боломжсронгуй болно. Хоорондын зайн их ойрхон болно. Тэгэд үүнээсээ болоод одоо энэ танд одоо манай энэ ингэж л байдгийг мэт санагдаад одоо нэг байх ёстой жирийн үзэгдэл мэт болдог. Одоо нарциссик хүн маань эндээ улам одоо амтшиж донтдог. За энэ үед одоо таны амьдрал доромжлол, гүтгэл, үгүйсгэл, үл хүндлэлээр буруутгалаар дүүрэн байдаг. Энэ магадгүй одоо таны гэрт ороод нэг сарын дараагаас эхлээл таныг одоо хүртэл амьдралын чинь хугацаанд үргэлжлээд явж ич магадгүй.
Гэхдээ энэ болгоныгоо одоо өдөр болгон гарахгүй шүү дээ. Дундуур нь завсарлага авна. Тэр завсарлагаараа тань тодорхой хэмжээний нөө жижигхэн хайраар бөмбөгдөх лобом хийх эсвэл нэг жирийн өдрүүд мэдээж байж л байгаа. За үүнтэй зэрэгцээд одоо таны үн цэнийг ингээд буулгаад байгаа үнтэй зэрэгцээд энэ үед та өөртөө итгэлгүй болсон байна. Найз нөхд гэр бүлээсээ аль хэдийн салж хөндөрсөн байна. Өөрийгөө аваад явах тийм санхүүгийн чадваргүй, санхүүгийн хараат болсон байна. Одоо өчнөө өөр хүүхэдтэй болсон байна мэдээж. За энийг нөө өдөр тутмынхаа амьдралдаа ингээд дарагтаа та ерөөсөн анзаардгүй. Ялангуяа та одоо нөө нарциссик хүндээ зориулаад өөрийнхөө мөн чанар, зан чанараа их өөрчилдөг. Энэ хүнээ яаж нэг уурлуулчихгүй байх вэ? Энэ хүнээ яаж нэг бухимдуулчихгүй байх вэ? Гээл та одоо энэ болгонд нь санаа зовж өөрийгөө ингээд та бүр мартцсан байдаг байхгүй юу? Тэгээд энэ үед бас та одоо гамтрагчаа эхнэн үедээ одоо засах гэж оролдоно. Эсвэл одоо хэсэг тэмцэлтэн. За буулт хийх үегаар нь бүр заримдаа одоо олон жил одоо 20-30 жил амьдарсан хүмүүсийн хувьд бол бүр буулт хийгээд одоо ямар ч тэмцэлтэх засах ордлого шинж байхгүй бүр энэ нарциссик хүнээ хүлээн зөвшөөрөд хажууд нь зүгээр л нэг юм сүнсгүй бит зүйл гээд дагаа явж идэг тийм болцсон байдаг. За энэ байдал нь одоо хэрвээ та олон хүүхэдтэй байх тусмаа энэ улам тань одоо хүн дээр одоо гарч ирж байдаг. За хэрвээ таны нарциссик хамтрагч чинь одоо догшин сүржин нарциссик хүн байвал та бол аль хэдийн одоо зодуулж дүүлсэн тийм бие махбодын хувьд бол нэлээд тийм дарамт үзсэн байх жишээтэй. За ингээд 5 дахь үе шат буюу одоо хаялтын үе шат. За энэ үе шат дээр одоо догшин сүржин нарциссик хүн танаас аль хэдийн уйтчихсан одоо таныг зүгээр л хог хайж байгаа юм шиг шууд уг дуугүй хаяал явдаг. За хайж явдаг юм аа гэхэд аль хэдийн одоо өөр хүнтэй болсон таныг одоо араар тавьж идэг. За харин эмзэг болон одоо цалхаагч нарциссик төрлийн нарциссик хүмүүс нь одоо таныг бол шууд хайж явахгүй. Магадгүй тэд бол таныг араар чинь тавина. За эмзэг нарциссик хүн бол одоо араар тавих магадлал нь бол тун бага байдаг. За тэгчнээ тэд одоо дотроо танаас одоо уйдаа танаас салаад явмаар байгаа ч гэсэн эднэр таныг одоо хайж явдаг. Энэ төрлийн нарциссик хүмүүс. За яагаад танаас уйдчихэд ингээд таныг хаяхгүй байгаа юм бэ гэхээр одоо хаяа явчихаар одоо өөрөө олон нийтэд одоо ойр тойрныхонтой нэр муутай болчих штеп. Эхнэр хүүхдээ хаяа явчлаа гэдэг. Тэгээд өөрөө ийм нэр хүндээ унгаахгүй тулд энэ хүмүүс нь одоо таныг одоо өөрийг нь хайж явахыг одоо хүсэж одоо танд асар их одоо дарам шахалтыг үзүүлдэг, доромжллыг үзүүлдэг, таны бүр хичээр төвчээрийг бардаг. Тэгээд та төвчгүй одоо ингээд дагаад явдаг ч юм уу хүүхдүүдтэй аваа явдаг ч юм уу. Ингэхээр энэ хүмүүс чинь одоо хүмүүст би гэр орныхон төлөө л гэж байсан, үр хүүхдийн төлөө л гэж явж ирсэн. Тэгтэл энэ хүн ингээд одоо өөрөө гэр бүлээ тэсээ салаад хүүхдээ өмчрүүлээд өөрөө ингээд явчлаа гэд танд буруу тогтдог байх нэ. Энэ бол цэвэр эднэрийн одоо нэр төрт одоо цэвтүүлэхгүй цэвэр байх тэр зан чанартай нь холбоотой. За энэ үед одоо нийтлэг хүмүүсийн гаргадаг алдаа нь юу вэ гэхээр одоо яагаад гэд асуултыг одоо нөгөө нарциссик хүнээсээ тавьдаг. Чи яагаад намайг ингээд зовоогоод байгаа юм бэ? Чи яагаад намайг хаяа явчваа? Би чамд бүхнээ зориулсан. Яагаад гэдэг. Тэгтэл энэ нь одоо танд ерөөсөө тус болохгүй. Яагаад тэгэхээр нарциссик хүн хизээж үннээ танд хэлэхгүй. Энийн оронд харин одоо танд газлайт хийнэ. За газлайт хийн гэдэг нь юу гэсэн үг вэ гэдэг нь болохоор бодит үннийг гуйвалж үгүйсгэж одоо жишээ нь одоо таны хийгээгүй хэлээгүй үгийг чинь таныг хийсэн болгох. Мөн нөгөө эсрэгээрээ одоо хэлсэн хэлээгүй юм чинь огт хийгээгүй болгох тэгж гүтж доромжилдог байна. За тэгээ нарциссик хамтрагч нь хизээч өөрийнхөө буруутай хүлээн зөвшөөрдөг. За хэрвээ хийсэн буруу үйлдэлд яг ингээд азартаад баримттай баригдах юм бол үүн дээрээ таныг буруутдаг. Хэрвээ чи намайг ингээд сэтгэл зүйн дарамтанд оруулаагүй бол хэрвээ чи намайг ингээд сайхан халамжлааг бол би чамааг одоо ингэж араар чинь тавьж өөр хүнтэй болохгүй байсан. Энэ чиний буруу гэх мэтсэн. Одоо буруугаасаа бултаж одоо нөгөө хохирогч хамтрах руугаа чихдэг байх нэ. За энэ үед бас энэ нарциссик хамтрагч чинь чи хитрхи их эмзэг байна. Ширж сэтгцийн өвчтэй байна. Гэх мэтээр дуудаж оншилж
те хэл амаар их доромжилдгоо. За тэгээд нөгөө нарциссик хүнээс чи яагаад намайг зовоогоод байгаа, чи яагаад намайг хаяа явчих вэ, яагаад гэд асуулт асуухаар энэ нь одоо нарциссик хүнийхээ эгог нь улам өвдөгдөг байхгүй юу, нөгөө би гэдэг эгог нь. За тэд нөгөө эго нь улам өвдөх тусмаа тэд хамтрагчаа тэдий чинээ их дарамт үзүүл зовоодог. Тэд одоо нарциссик хүмүүс чинь одоо өөрсдөө ямар ч итгэлгүй те тийм айцтай явдаг, тэрийг одоо бусдаас нууж явдаг улсууд байдаг байхгүй юу. Тэгээ өөрөө үннээ хэлчихээр айгаад байдаг, өөрөө буруугаа хүлээн зөвшөөрчихөр дорд орчих гээд байдаг. Тэгээд энэ бүгд нь одоо энэ хүний маань одоо тийм эготой нь холбоотой байна. За заримдаа яагаад гэсэн энэ асуултыг одоо ялангуяа одоо эмзэг нарциссик хүнд тавьсан үед бол тэд өөрсдөө арай өөрөөр харж эхэлдэг. Тэд өөрсдийнхөө одоо дотоод одоо хүүх сэтгцийн эмгийг тараамаар одоо өнгөж харах тохиолдол байдаг. Гэхдээ энэ бол маш их ховроо. За нөгөө хоёр төрлийн одоо залхаагч болон одоо овжин сүржин нарциссикуд бол уучлаарай энэ асуултанд бол улам одоо эго нь өвдөд тань руу улам их тий дайралт хийх нэ. За энэ үед та бас өөрийгөө өмгөөлөх, хамгаалах тий тэмцэлцэх үе гарч ирнэ мэдээж. Тех тусам нарциссик хүн чинь таныг улам хүчтэйгээр одоо газлайт хийдгээ. За нарциссик хүн маань одоо хамтын харилцааг одоо төлөвшүүлээ, засаад, дээрлүүлээд аваад явах тийм чадваргүй улсууд. Тэгсэн мөртлөө одоо хажуудах сонгож авсан хань нь одоо хамтрагч нь за би энийг ингээд зуулаад ингээд арга зүг нь олоод ингээд удирдаад аваад дээшлүүлээд хамтын амьдрал явъя гэхэд энэ удирдлагыг нь энэ хүмүүстээ бас өгдөггүй. Яагаад тэгэхээр тэд одоо бусдын хараат болчлоо. Одоо өөрийг нь одоо үнлэмж нь унчлаа. Өөрөө одоо бусдаар дээр байх ёстой тийм эготой хүмүүс чинь доошоо орчин гэд ерөөсөө энэ боломжийг энэ хамтрагчтай өгдөө, харин хамтрагчаа ингээд дараад нэр хүндийн унгаагаад үн цэний унгаагаа яваад байдаг байх нэ. За тэгээд хамтрагчтай одоо үргэлж үгүйсгэл, эгог нь шүүмжлүүлэг нь ойр ойрхон доромжлон гарынхан дор хэлснээр нь байхыг шаардна. Хэрвээ энийг нь одоо хүлээн зөвшөөрөхгүй бол чи яв, чи зайл гэж хүн эсвэл би сална гэсэн айлгалтыг одоо ойр ойрхон өгж одоо хажууд хүнээ их сүрдүүлдэгэ. За танаас энэ нарциссик хамтрагч одоо таныг хаяа явах буюу одоо юудаа тэд одоо салаа явах үедээ тэд аль хэдийн одоо өөр хүнтэй болцсон байдаг. За яагаад тэгэхээр одоо нарциссик хүн чинь нэгэн тал одоо хосын хамтын амьдралд орчхороо хажих утхуунээс дандаа хэрэгцээгээ хангасан зүйлээ авч идэг учраас им гэмгүүгээр одоо ингээд цаашд амьдрч чадахгүй болцсон байдаг байхгүй юу. Энд хэн нэгэн заавалчгүй хэрэгцээг нь хангаж явах, эсний нөгөж явах, биелүүлж явах байдаг учраас танаас салаад ингээ нэг бүр гэрээсээ ингээ гараа явахаас өмнө хоёр дахь хүнээ олцсон байх хэрэгтэй байдаг. Тэгээд тэр хоёр дахь хүнээсээ нөгөө юмнаа хэрэгцээгээ аваад эхлэхэд тэгээрээ за одоо надаа миний хуучин хэрэггүйгээд ингээд салж явдаг байх нэ. За ингээд нарциссик хүн танаас одоо ингээд таныг хайж юмс танаас салж явснараа ингээд таны амьдралын одоо 6 дахь үе эхэлнэ. За энэ үе нь болохоор нарциссик хүн чинь таныг буцааж авах гохтгийг шийдэх үе. За одоо та гайхаж байгаа юу болоод хайж явчаа буцааж авах болчихвоо гэд. За энэ үе шатыг одоо сэтгэл зүйн шинжилгээ ухаанд одоо хүүврин гэж хэлдэг. За хүүврин гэдэг маань одоо буцааж дэгээдэж гогдож авах, тоо сорогчоос соргуулж авах гэсэн утгатай үг. За тэгээ яагаад одоо ингээд нарциссик хүн таныг хайж явчаад одоо ингээд буцааж авчих болов? Яагаад гэхээр одоо дараах хэдэн үндсэн дээр нэгт за шинэ хүн нь одоо сонгож авсан хүн нь өөрийнх нь одоо хэрэгцээг хангаж чадахгүй байгаа мэдсэн тохиолдолд. За хоёрт шинэ хүн олж авсан ч тэр хүн нь одоо сэтгэл зүйнд одоо нийцэхгүй те энэ хүнтэй нийцэх тийм боломжгүй байгаа учраас сэтгэл зүйн хувьд. За гуравт нь шинэ хүнийг нь одоо хайж авч явсан ч одоо тэр хүндээ их асар их өндөр зардал сэтгэл зүйн хүч тэнхээ зарцуулах шаардлагатай болсон учраас одоо энэ нарциссик хүн маань за болигээд ингээд хуучин хамтрагчаа эргүүлж авах ордлого хийдэг байна. Тэрнээс биш эдгээр нарциссик хүмүүс таныг одоо хайрлаж сансандаа биш, одоо өөрийгөө буруу юм хийсэндээ түүнийг гэмшиж ухаарсандаа биш, за өөр хүүхдээ ирээдүг бодсондоо биш байх нэ. Гэхдээ тэд одоо би өөртөө буруугаа ойлголоо, чамаагаа санаж ин хайртай байсан юм байна. Чи л миний ганц хайр юм байна. За өөр хүүхдээ бодъё гэд ингэсэндээ одоо
гэж ирж гин гэж мэдээж хэлнэ. Тэгвэл эдгээр хүмүүс нь эрэхтэй одоо танд одоо бөөнбө одоо уучлахгүй, танд бөөнбө хоосон амлалт өгнө, танд одоо бөөнбө нөгөө таны хүсэж байсан love bombing буюу одоо хайр халамжийг бэлхуулж өгнө. За одоо хүүхдүүдийнхээ ирээдүйг санаа тавьсан тийм санаа зовсон тийм ирээдүйн одоо янз бүрийн одоо тийм төлөвлөгөө гаргасан ирнэ. Тэгтэл бол энэ бүгд ор худлаа хоосон зүйл. За энэ шат үеийг одоо зогсоох хүн одоо хуучин хаягдсан одоо хамтрагч нь одоо өөрөөр хэлбэл таал өөрөө байна. За тэгтэл энэ үе шатан дээр энэ хүмүүс их алдаа гаргадаг нь одоо энэ хуучин буцаад ирж байгаа нарциссик хамтрагчийн одоо love bombing буюу хайраар бэлхуулах одоо хүүврэн буюу таныг буцааж авах арга ордлогыг нь одоо за энэ хүн маань үнэхээр өөрийгөө ойлгочтой, буруугаа ойлгочтой хүүхдүүдэд бодоод ирж байна. Үнэхээр надад хайртай юм байна. Үнэхээр гадуур явж амьдрал үзчихэд надтай ямар аж аргалтай санаад ингээ ирж гин гэж ойлгож хүлээж авдаг. За ингээд та хоёр ингээд буцаад нийлснээрээ ингээд одоо таны хамтын амьдралын одоо дараагийн үе шат буюу 7 дахь үе шат нэлдэг байна. За одоо энэ нөгөө нарциссик хүн маань одоо таныг одоо хайж авчаад магадгүй тань дээр одоо таныг буцааж авах гэж оролдлого хийдэг үе шат нь одоо нэг сарын дараач байж болно. Магадгүй энэ тий 5-аас 3 жилийн дараач байж болно. Өөр хүнтэй амьдарч 5-аас 3 жилийн дараач гэсэн амьдарч байгаад ирж иж болно шүү. Энэ одоо цаг хугацааны хувьд бол тодорхой биш. Энэ одоо тухайн хувь хүний одоо аз тий нөгөө шинээр сонгож авсан үн ямар вэ гэдгээс шалтгаалаад аз одоо тухайн хүний нөхцөл байдлаас шалтгаалаад ингээд жил нь бол өөр байд юм аа. За ингээд номер 7 дахь үе шат буюу дахин давталтын үе шат. За энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо нарциссик хамтрагч нь одоо нөгөө шинээр сонгож авсан хамтрагч нь өөрт нь таарахгүй тохихгүй нийцэхгүй болохоор ингээд танд буцаж ирээд таныг одоо ингээд хайраар бэлхуулна. Нөгөө love bombing ингээд дахиад хийж эхэлнэ. За тэгснээ дараа нь тун удалгүй таны үн цэнийг дахиад унгана. Таныг дахиад доромжуулж үгүйсгэж эхэлнэ. Тэгснээ дахиад таныг хаяад явна. Тэгснээ дараа нь дахиад таныг буцааж авах гэж оролдлогоо хийнэ. За энэ үйлс нь ингээд дахин ингээд давтагдаад явна. Гэхдээ дараагийн удаадаа энэ давталтынхан үйлс нь хугацаа нь одоо их хурдтай явна. Одоо жишээ нь бүр анх тантай ингээд танилцаад гэр бүл болохоос өмнө танд одоо love bombing өгөхдөө одоо ингээд 3-7 хоногоос одоо 6-7 хоног үргэлжилжсэн бол энэ удаадаа 2 дахь удаадаа 3 дахь удаадаа танд love bombing хийхдээ ердөө л нэг 7 хоног л зарцуулна. За энэ тэгээд их чанар муутай авч өгж байгаа бэлэг нь их хямдхан тий. За таныг дагуулж ийш тийшээ явж байгаа юм нэг тийм таны сонирхол хэрцсэн биш. Нэг дагуулж гарсан нэг тиймэрхүү мэтчлэн. За тэгээд таныг одоо үн цэнийг буулгаж байгаа тэр арга нь арай өөрчлөгдсөн боловсронгуй аргаар тий таныг одоо өдөр тутмын өмссөн хувц хоол хийж байгаагаар чи шүүмжлэхгүй арай өөр юмар шүүмжлэх жишээний тий. За бурууга тань руу өөр юмар жишгэх жишээний. За энэ арга нь ингээд өөрчлөгдөд ойрхон болох ч юм уу эсвэл арай хол зайтай ч юм уу тий арай өөр аргаар үзнэ. За энэ мэтчлэн ингээд одоо эргээ нийлээд байгаад байдаг нь юутай холбоотой гэхээр одоо та энэ хүнийг эргүүлээд ингээд дахин аваад ингээд энэ амьдралыг чинь үе шатч дахин давтагтаа яваад байдаг шалтгаан нь юу вэ гэхээр та нөгөө угаасаа нарциссик хүнтэй он жил амьдраад та өөртөө итгэлгүй болчихсон. Энэ үе та аль хэдийн олон хүүхэдтэй болчихсон. За магадгүй та сургууль мэргэжлээ хаяад олигтой мэргэжилгүй байх ч юм уу. Эсвэл энэ нарциссик хүнийхээ шахалтаар хэдийн ажилгүй болчихсон. Ингээд мэргэжлийн гоё ажилгүй, цалин өндөртэй ажилгүй нэг цагаас цагийн хооронд идэх тийм ажилтай болчихсон. Тийм байдаг. Нэг ёсондоо тийм одоо их хүнд амьдралтай болцсон. Өрх тулгаасан их юм уу, өрх тулгаасан эцэг байдаг байхгүй. Тэгээд нөгөө энэ хүн чинь буцаад ирэхээр та угаасаа амьдралд нухталж байгаа учраас өөр хүнийг ямар ч тийм хайх боломжгүй байсан учраас та энэ нарциссик хүн ингээ буцаад ирэхээр ингээд дороо буцаагаад авчдаг байгаа байхгүй юу. За тийм болохоор энэ үе шаттыг одоо зогсоох хүн та өөрөө энэ үе шат дээр та одоо бол тийм гэр бүлээсээ, найз нөхдөөсөө харилцаагаа сэргээгээд тусламж авах хэрэгтэй шүү. За ер нь тэгээд ингээд нарциссик хамтрагчийн чинь одоо ингээд хүүхэд нас нь ад жаргалгүй, одоо хэцүү байсан, харамсалтай байна, өрөвдөлтөй байна. Энэ хүмүүс нэг талаараа их өрөвдөлтөй. Гэхдээ энэ нь одоо таны буруу ш. Та түүхийг өөрчилж чадахгүй. Та одоо хамтрагчаа засахын төлөө өөрийгөө өөрчлөх ямар шаардлагагүй. Яагаад гэвэл та хизээж хамтрагчаа нарциссик хамтрагчаа засаж чадахгүй.
нарциссик хүнийг нарциссик хүн өөрөө хүсвэл 50%-аар л засаж чаддаг байхгүй юу. За тэгээ хэрвээ таныг одоо яг энэ үед те таныг нарциссик хамтрагч нь хаяа явж байгаа, танаас сална гэж байгаа бол та энийг бурхан шашинж итдэг бол та энийг танд бурхан чинь өгж байгаа бэлэг гэж хүлээж ав. За хорвоо ертөнц танд ивэлээ өгж гин гэж хүлээж авах хэрэгтэй. За нарциссик хүнийх хуурамч, амлалт дахиж үнэмших хэрэггүй. Энийн оронд та амьдралынхаа шинэ хуудсыг нэгээ явах хэрэгтэй. Энийн оронд та харин гэр бүлээсээ, найз нөхдөсөө холбоогоо сэргээ тусламжаа ав. Тэгээд мэрэгжлийн сэтгэл зүйчэд хандаж, өөрийгөө үнэлэх, өөрийгөө эмчлэх тийм сэтгэл зүйн эмгэгээ эмчлэх тийм үйлчлэгээ авснараа та өөртөө эргээд итгэлтэй болж та ингээд дахиж шинэ амьдралынхаа хуудсыг нээх боломжтой шүү. Энэ арга замыг оронд нь хайгаарай. Нарциссик хүнээ буцааж авахын оронд. За ингээд өнөөдрийн дугаараа өндөрлөе. Ингээд дараагийн дугаартаа бид нар нарциссик хүнтэй хостой хүнд амьдарч байгаа амьдрал харилцааныхын туршид гарах тийм нарциссик хүнээс авах 16 асуулт, тавих 16 асуулт талаар ярих болно. За уучлаарай. Үүнийг мэдснээр бол та хажуудах хүнээ за энэ яг нарциссик хүн үү биш үү гэсэн тийм баталгааг олж мэдчих авах нэ. За ингээд дараагийн дугаар хүртлээр баяртай.